жирэмсэн үед чинь эмэгтэйчүүд огцомжийн нэмдэг. Ер нь бас идэх дур хүсэл нэмэгддэг. Тэгэхээр давхар одоо би хүнд хийж байгаа юм чин бас нэлээд идэх хэмжээ нэмэгддэг те аппетит нэмэгддэг. Тэгэхээр биеийн жингийн хамаарал бас энд орж ирж байна уу? Чихрийн шижин биеийн жин хоёр бол хоорондоо шууд хамааралтай. Тэгэхээр яг уу одоо биеийн жингийн индекс гэдэг үзүүлэлт өгдөг те биеийн жин өндрийн харьцаа. Тэгэхээр энэ бол 18.1-ээс дотогшол одоо бага жинтэй гэж үздэг. Ийм эмэгтэйчүүд жирэмсний 10 сарын хугацаанд 12-аас 14 кг-ыг нэмэхэд хэвэн гэж үзнэ. За хэвэн биеийн жингийн индекс буюу 18.9-өөс 23.9-ийн хооронд хэвэн биеийн жин гэж үздэг. Ийм эмэгтэйчүүд жирэмсний 10 сарын хугацаанд 8-аас 10 кг жин нэмэх ёстой. Биеийн жингийн индекс нь 24-өөс 27.9 болтол одоо илүүдэл жин гэж үздэг. Энэ үед бол одоо жирэмсний хугацаанд хэдийгээр 10 сар тийх ч гэсэн 8 кг-аас дээш жин нэмж болохгүй. За таргалалттай буюу биеийн жингийн индекс нь 30-аас дээшээ болоод эхэлдэг. Тэрийг бид нар дотор нь ялгаагүй 3 ангилдаг. Таргалтын 1, 2, 3 дугаар зэрэг гэдэг. Энэ бол өвчний олон улсын ангиллаараа ангилагддаг кодтой. Тэгэхээр ийм эмэгтэйчүүд жирэмслэх юм бол жирэмснийхээ 10 сарын хугацаанд ерөнхийдөө 6 кг хүртэл нэмээд төрөх ёстой. Тэгэхээр хит их биеийн жин нэмж болохгүй жирэмсэн байна гэд замбраагүй идэх ч юм уу хөдөлгөөнөө хит орох ч юм уу ингэх юм бол нэгдүгээр нэг ургийн жин нэмэгддэг, ургийн жин нэмэгдээд тэгэхээр ургийн ус нэмэгдэн дээрээс нь нөгөө яг нойр булчирханаас ялгарч байгаа бидний цусны дах сахарыг зохицуулах хэвээр инсулины яг тэнцвэртэй байдал алдагдаад зөв ажиллаж чадахгүй хэвийнээсээ илүү их ялгарч идэг гэсэн үг. Тэгэхээр жирэмсний чихрийн шижинг одоо маш зөв хугацаанд нь зөв онцлоод эмчилгээг зөв хийх юм бол энэ эмэгтэй хүн одоо нөгөө нэг хожуу үеийн хүндрэлт хүрэхгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд онцлогдсон эмэгтэйчүүд намайг хоолны дэглэм барь гэсэн гэдэг ингээд яг нарийн мэрэгжлийн эмчэд хандахгүйгээр ингээд явж байгаад бүр жирэмсний 30-32 7 хоногт хүрээд ирдэг байхгүй юу. Гэтэл энэ үед бол үндсэн жирэмсний чихрийн шижингийн одоо эмчилгээ нь инсулин эмчилгээ гэдэг. Инсулинээр зохицуулж өгнө. Тэгэхгүй бол нөгөө яг антигликемик юм буюу сахар бууруулах юмнууд нь өөрөө ихсийн хориг нэвтрээд урагт гипогликеми буюу урагт сахар багсалтын шинж үүсдэг учраас эмийн эмчилгээ зөвлөдөггүй дандаа шууд инсулин эмчилгээ зөвлөдөг. Тэгэхээр нөгөө ургийн усаа нэмэгдүүлэхгүй ургийн жингээ нэмэгдүүлэхгүй авах боломжтой байхгүй зөв үедээ инсулин тарихаар. За тэгэхээр одоо 4 кг ба түүнээс дээш жинтэй хүүхэд төрүүлчихэд би том хүүхэд төрүүлдэг гэж яриад идэг. Гэтэл 4 кг ба түүнээс дээш жинтэй төрсэн хүүхэд нь хожим нь 35 нас хүрээд ч юм уу ер нь 2 дугаар хэв шинжээр өвдөх эрсдэл нэмэгдэж идэг гэсэн үг. За ураг талаасаа юм хүүхэд талаасаа эхийн талаас бол ер нь бол яг физиологийн жирэмсний чихрийн шижин онцлогдоод за окей зарим нь эмчлэгдэн зарим нь эмчлэгдэхгүй байж байгаад ч юм уу төрөөд ерөнхийдөө бол 45 хоногийн дотор ээжийн туссан глюкозын хэмжээ хэвэн болчдөг. Тэнгүүд нөгөө ерөөсөө анзаарахгүй нөгөө жоох хүүхэдтэй болохоор мэдгүй явж байгаад хугацаа алддаг гэсэн үг. За тэнгүүд яг жирэмсний чихрийн шижингээр өвдсөн залуу настай эмэгтэйчүүдийн ер нь 60-аас дээш хувь нь 2 дугаар хэв шинжээр 5-аас 15 жилийн дотор өвддөг. Тэгээд ботхоор жирэмсний чихрийн шижинг эрт зөв эмчлэх юм бол магадгүй 5 жил, 7 жил, 10 жилийн дараа тэр эмэгтэй хэв шинж хоёрт өртөхгүй байх боломжтой. Тэгэхээр нөгөө яг жирэмсний үедээ одоо чихрийн шижингээр өвдсөн бол зөв цаг хугацаанд нь зөв эмчилгээ хийж чадах юм бол эдгэх боломжтой л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Жирэмсний чихрийн шижинг онцлдог алтан стандарт гэж шинжилгээ байдаг. Жирэмсэн эмэгтэй болгонд глюкозын ачаалттай сорилыг жирэмсний 20-с 24 хоногтой хооронд нь заавалжгүй хийх бүр ингэ шаардлагатай. Тэгэхээр жирэмсний хяналтын үедэд бол энэ шинжилгээ дүүргүүд дээр хийгддэг гэсэн үг шүү дээ, тийм ээ. Одоо нөгөө яг энийг бол зөвхөн 3 дугаар шатлал юм уу нарийн мэрэгжлийн одоо ганц нэг хувийн эмнэлгүүд дээр л хийдэг гэсэн үг. Тэгэхээр нэгэнд жирэмсний хяналтанд ороод угаасаа нэг 3 сар алаар шинжилгээ өгөөд явж байгаа юм чинь яг жирэмсний 27 хоног хүртэл юм бол глюкозын ачаалттай сорилт заавал өгөх ёстой гэсэн үг.